За манай Kero Store дэлгүүр маань энэ 3 дугаар сарыг дуустал бүх бараандаа 10% хямдрал зарлжээ. Хямдралаа эдлэхийн тулд дэлгүүрийнхээ хуудсыг дагсан байхад л хангалттай. Хямдралтай байгаа дээр нь очиод дуртай аниме хүүдий, подволк, аниме фигур гэд хүсснээ сонгоод аваарай. За хай зүрхнүүд хар сар цус тахилын ширээ анимегийн 7, 8 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Шууд эхэлцгээе. Крисийн дүрд хувирсан цус сорогч ч юм уу энэ нэг эвгүй гартай хэрэг үзэлцэх гэсэн ч хүчин хүрдгүй. Жака ирээд туслах гэсэн ч бас л амжилт олсонгүй. Сууха бүр гайхаад Крис хариуд нь би чамайг аврахаар ирсэн юм аа сууха. Ганцхан би л чамд итгэдэг байсан шиг чи надад бас тэгж итгэх ёстой. Хинээс олж үхснийг минь чи мэдж байгаа эстэй гихтэл сууха. Энэ бол Крис биш байна гэдгийг мэдэж авдаг. Тэгээ бусд нь ирээд буулгаж авах гэсэн идэж үнэхээр хүчтэй юм аа. Тэгснээ та нар нэрээ намайг танихгүй байгаа мó? Дахиад тэр үеийнхтэй адилхан болгоод өхөө ухааны ойлгомжгүй зүйл яриад байдаг за. Эцэст нь тэр хавийг бараг л дэлбэлж хайчаад үнс мэт замхран оцсон. Хэри өөрийгөө хүнээс өөр оршихуй байгаад суухагаас уучлалтгүйж ядаж өөр газар аюулгүй газар хүргөд өгье гэд ярьж итэл нөгөө гайчин дахиж гарч ирээд суухаг бүр авч явах гэд чичрээд суухаруу дайрахад түүний урдуур соло маань орж хамгаалаад алууллаа. Яг энэ үеэр солоны уур хилэн хязгаартаа хүрч хүн чон болоод хувирчдаг. Сууха бүр нүдэндээ ч итгэхгүй. Үүнтэй зэрэгцэн Кан ах дүүсээ дагуулад хүрээд ирнэ. Кан бол өөрөө хувираагүй нөгөөд нь хувирцсан бүсэлж аваад тастаж хайх юм л те. Энэ хэдтэйгээ цус сорогч ах дүүс ч нэгдэж боломжийг ашиглан Хэри суухаг аюулгүй газар руу авч явахаар л болж байна. Манай эд Ванфилд асрамжийн газраас явснаас хойш бусдаас өөрсдийн жинхэнэ төрхөө өдийг хүртэл нууцлаар ирсэн. Ягаад ч юм суухад цус сорогч гэдгээ хэлж зөрглээгүй. Учир нь үүнийг мэдчихвэл өөрсдийг нь маш их үзий ядна гэдгээс айж байсан төдий. Сууха бүр толгоон 360 эргээл та нар ч багаасаа хамт өссөн биз дээ. Жоохондоо хазуулсан юм уу? Яаж цус сорогч болсон гэхээр мэдгүй. Биднэрт аав ээж байхгүй, хизээ цус сорогч болсноо ч мэддэггүй. Зүгээр л ухаан орохдоо цус сорогч байсан асрамжийн газарч гэжтэй хаалхавч тэнд орох гарахаа хүртэл хорж цагдуулж хоригдол шиг амьдарч байсан гэдэм байна. Хамгийн сонин нь бусад цус сорогчдоос ялгаатай зүйл нь энэ хидэд нарны гэрэл загалмай огт нөлөөлдөггүй гэсэн. Гэхдээ л цусуумар санагдаад байдаг учраас өөрсдийгөө тэр үед л цус сорогч гэж мэдсэн гэх. Тийм байсан ч үдийг хүртэл ерөөсөө хүн алж хүний цус ууж байгаагүй, жилд ганцхан удаа буюу нөгөө төрсөн өдрөөрөө л дөнгөж үхсэн амьтны цус уудаг гэл хамаг үннээ л суухад хэлсээр. Манай 7 ах дүүс энэ бүх хугацаанд яг юуны төлөө яах гэж амьдраад байгаа зорилгооч ойлгодгүй байсан. Харин суухадаа уулзсан тэр л өдөр энэ охиныг л бид нар насан туршдаа хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч илүү их амьдрахыг хүсэж нэгэн том зорилготой болсон гэхүү те. Энэ бүхнийг суухаа сонсож байснаа Хэри чи миний хүзүүг хазаад үзэх үү гэл хамаг хуцаа тайлаад унлаа. Ягаад ч болохгүй. Цусыг нь уумаар айсан ч угаасаа хазаж болохгүй ингэж зүрэглэхгүй гэдгээ Хэри өөрөө ч мэдж байгаа штэ. Тэгэд энийг харалтаа юу гэж хазах вэ? Бараг үнэрлээд үнсээд байгаа мó хайшин. Сууха өдийг хүртэл цус сорогчдыг хүмүүсийг алдаг, хүмүүс рүү дайрдаг гэх мэтэр бодож үзий яддаг байсан бол Хэри энэ хід хизээч тийм байгаагүй үргэлжил суухад тусалж найрсаг байсаар ирснийг нь мэдж байгаа болохоор одоо үннийг мэдсэн ч гэсэн хамаагүй ерөөсөө манай эдийг үзий ядахгүй л гэж байна. Ингээд нөгөө гарчинж цухтаа далга болсон Кан энэ хід хүртэл түрүүн тусалсан болохоор манай эд баг найзлаад байгаа мó та. Мөн түрүүн харсанчлан хүн чоннууд маань өөрсдийн үнэн төрхөө суухад хэлж тайлбарладаг. Суухач нэг л өдөр найзалж исэн найзууд нь бүгд хүн чон цус сорогч байгааг мэдээд жаахан гайхсан ч одоо дасгаас өөр сонголт алгах шивдээ. Солон маань тулааны үеэр гинэс чон болоод хувирсан да. Тэгээ нөгөө хэд нугасаа цаадахыг чинь чон болохыг анх удаа харсан болохоор бүх үнэнээ хэлэхгүй яах вэ? Тэгээ суухаг тийм аимшигтай аюулд орсон байхыг нүдэрээ хараад өөрийн ирэхгүй солон цаанаасаа бүр уур хилэн буцлаад нэг мэдсэн чинь чон болцсон байсан. Яагаад чон болсноо ч өөрөө ойлгохгүй байгаа гэхэд ах дүүс бол тэгж айхтар гайхаж хүлээж аваагүй. Харин ч чиний цус сорогч байх эсвэл чон байх чинь бидэнд хамаагүй тийм байсан ч чи бидний ах дүү хിവэрэ шүү гэсээр тэгээд өмнө нь хүн чоныг зөндөө муулдаг байсандаа хүртэл ууршилтгүйдэг за. Солон ч гэсэн нийлээл өөрөө ч муулдаг байсан л та. Ингээд суухаа бусад ах дүү нартайгаа уулзалдаж маш их баярлснаа илэрхийлэнгээ та нарыг цус сорогч байсан ч үзэн ядахгүй бас нөгөө хэдийг хүн чон байсан ч өөрөөсөө өөр оршихуйтай найзалж байгаач хизээч муугар бодохгүй өмнөшгөл найзууд байна гэснээр энэ хэдийн маань нөхөрлөл улам илүү бат бөх болж байгаа юм шиг л.
Тэгэд гол нь нөгөө айхтар хүчтэй залуу яагаад Крисийн дүрд хувирсан тийм үйлдэл хийж суухаг авч явах гээд байсныг хоорондоо ярилцсан. Хамгийн нууцлагдмал зүйл нь гэвэл тэр залуу манай эдтэй тулдж байхдаа та нар нэрээ юу ч мэдэхгүй юу? Өмнөгшгөө зүйлд өгтмөр байгаа мó гээд байсныг бодоход цус соргч ах дүүсийг угаасаа мэддэг болж тараад байгааз. Ингээд ч зогсоогүй. Sunshine City сургуулийн өмнө нь өгсөн охин хүн чонд байсан бөгөөд Кан тэр эдийн бусад хамсаатнууд гинтэл ор сургуугаа халуугаалаад байгаа юм байна лээ. Тэгээд дайны хажуугаар дажин гихчээр энэ имээ бүр сургууль дээр ирсэн байдаг шүү яах гэж байгаа. Ингээд эмгэнтэй цус соргч ах дүүс халз нүр тулсан. Сайн сууж исэн үү захирлаа гэхийг бодвол Ванфилд тасрамжийн газрын захирал нь байсан байж таархна. Энэ өөртөйг нь хайгаад ирсэн гэж бодсон ч та нарыг бол хайж ирээгүй. Гэхдээ та нар одоо миний яриаг сонс гэсэн ч манайхан шууд уурлаад за эмээ минь одоо битээ давар. Таны хүсснээрээ захирч хордог байсан бацаанууд чинь одоо аль хэдийн том болцсон. Зүгээр л бидний нүднээс арилж үз гэж авсан. Нөгөө талд суугаа маань Кантай бүтэн сар хэртдэг өдөр таарсан далайн эрэг дээрээ уулзах гэд хүлээж ийн удалгүй Кан ирээд уулзан гутлал суугаа. Би чам тайртай. Хүн чонол хайртай болсон хүний насан туршдаа хайрласаар байдаг. Тиймээс би энэ амьдралдаа өхөө чамайг л ганцхан хайрлах болно. Удахгүй болох найтболын тэмцээн дээр намайг дэмжүүл маш их баярлна гэдэм байна. Гинт хайртай мартай гэсэн юм сонсоод суугаа гайхаад балмагдаад урдаас нь юу ч хэлж чадахгүй. Алби ёсоор найтболын тэмцээн эхэллээ. Сууха хоёр багийг хоёуланг нь л ялгахгүй дэмжмээр байгаа учраас аль хөгжөөн дэмжигчдийн суудал сууха шийдэж чадахгүй. Өнгөрсөн жил цусаргч ах дүүс ялж байсан болохоор энэ жил хүн чон ах дүүс ялна гэсэн зорилго өөрсдөө тавьсан байгаа. Ядж яхад энэ имээ яг яах гээд байгаа юм болоо гэсэн чинь тэмцээн аль хэдийн эхэлсэн. Эхний гол бол ойлгомжтой. Өмнө жилийн ялагчид авчлаа. Цаашлаад онооны хайрцаа бараг л тэнцүүхэн болж байна. Хөвчтэй өрсөлдөөн байна да тий. Сууха хоёулангийн дэмжмээр хахад энэ хэдэл миний гол оруулахыг харсан уу? Бид нарыг дэмжээрэй гэд амар зайг нь үзүүлдэг. За ингээ ажид л нөгөө эмгэн чинь суухаг бүр таньдаг болж таарад уулзах гад аваад явчлаа. Суугагийн царай яг юу сонссон болоод ингэж хувьсаж өөрчлөгдсөн бүү мэд. Тон удалгүй суухаг хөгжөөн дэмжигчдийн хэсэгт байхгүй байгааг анзаарсан бусд нь тоглоомдоо ч ойлгохтой анхаарч чадахгүй очтол эмгэн ганцаараа суухаг аль хэдийн аваад явчих. Ингээд эмгэн цус соргч ах дүүст олон жилийн өмнөх түүхийг ярьж өгөх болно. Даалдан бол баруун улсын ерөнхий сайд бөгөөд анх энгийн хүн байсан ч хүч чадалтай болохын тулд хориотой аргаар өөрийгөө цус соргч болгосон. Тэгэхээр манай хэд рүү дайраад байсан тэдгээр ухаан мэдрэлгүй алуурчуд бол даалданы бүтээсэн өөрийн гэсэн оюун ухаангүй тушаалаар хөдөлдөг цус соргчд байж таарсан. Харин ах дүү 7 цус соргч бол эртний баруун улсын цус соргч захирагч нар юу гэсэн үг вэ гэхээр тухайн үед улсын гүнжийг хамгаалдаг байсан хүлэг баатрууд байсан гэсэн үг л дээ. Соолон шууд бид нарыг хорж исэн хүний үгэнд яаж итгэхийн гэсэн ч яг үнэндээ эднэрийг хориогүй даалданы хүчнээс хамгаалахын тулд том болох хүртэл нь нууж хамгаалж байсан юм байна. Одоогоос 1000 гаруй жилийн өмнө даалданы бослохоор хаан тулс мөхлийн ирмэгт ирэх үед гүнж буюу одоогийн сууха ах дүүс хүлэг баатрыг хамгаалах гэж сүнсийг нь алс холын ирээдүрөө илгээсэн. Гэвч ах дүүс аль хэдийн олон жилийн дараах ирээдүйд ирсэн учраас ой санамжаа алдаж гадаад дүр төрхөнж нэлэх болж хувирсан учраас бүгдийг нь эмээ Ванфилдэд хамгаалж байсан гэх. Ингээд манай сууха яагаад тийм хүчтэй байгаа гэхээр эртний улсын гүнж байсан гэдгийг мэдэж авдаг. Харин эмээгийн хувьд суухагийн энергиэр дагсараагаад энд ирсэн тиймээс л бүгд зөнгөөрөө гүнжид буюу суухад тэгж их татагдаж хамгаалаад байсан хэрэг. Тэгэхээр даалдан суухаг авч яваад бүх хүч чадлыг нь өөрийн болохоор хулгайлжээ хөөр хийсэн. Үзэгдэл солигдоход эртний баруун хаан тулсад гүнж ээжтэйгээ гэр бүлтэйгээ хүлэг баатруудтайгаа дэндүү аз жаргалтай байсан ч хөрш улсын ханхүү үргэлжил гэрлэх санал уйггүй илгээдэг байж. Гэхдээ гүнж үүнийг тийм ч таатай хүлээж аваагүй бөгөөд эрс татгалзаж байгаагаа хэлсэн ч шантарсангүй. Бүх зүйлийг сонссон даалдан тэр үеийн гүнж Селенээс өөрийг нь хааны угсааны хүн биш учраас гэрлэхгүй байгаа мó гэх мэтчлэн бүдүүлэг аашилж заавал өөрийн болох гэж хичээсээр. Удалгүй гүнж байн ухаан алдаж унсаар сүүлдээ биеинд ортлоо. Учир нь Селен хааны угсаанд залгамжлагддаг бөөгийн хүчтэй бөгөөд хааны угсааны түүхэн дэх хамгийн хүчтэй нэгэнд тооцогддог байсан. Одоо түүнийг амьдруулах ганцхан арга нь хаан тулсын эрдэнэ болох эртний чонон бурхны цус. Ингээд баруугийн цусыг уулгаснаар Селен чонон бурхан барууг өөрийн хүчээ Селенд өгдөг. Нэг жилийн дараа Селений ээж нас барахаас өмнө охиндоо маш чухал хэдэн зүйлийг захина.
Даалдан энэ улсыг өөрийн болгохын тулд маш их эсрэг зүйлс хийдэж байгаа. Үүнд хүн чоннууд тусалсан ч амжилт олж чадаагүй, ялж чадаагүй. Тиймээс Сэлэн өөрийнхөө цусыг бусад 7 хүлэг баатруудаа хувааж өгч шин цус хорогч захирагч нарыг төрүүлсэн. Яагад гэвэл Сэлэн баруугийн цусыг ууснаар өөрөө эртний чон бурхны хүчийг авч цус хорогчдын хатан хаан болсон байна. Харин ээж нь өөрийнхөө эзэмшдэг хүчийг сарны тахилын ширээнд битүүмжилсэн байгаа учраас өөрийг нь нас барсны дараа нин даруй очиж хурдан хаан ширээнд суухыг хичээнгүйлэн цагтаг. Даанч энэ үед нөгөө даалдан цусарч болцсон өөрийн бүтээлүүдтэйгээ хамт "Оо хатан хаантан бүх санаа зов. Би тэр хүчийг чинь авчна" гэд ороод ирлээ. Сэлэн гүнжээ. Би ердөө таны хайр инэрлийг хүссэн боловч над руу нэг нүдэрээ ч та харсангүй. Тиймээс одоо би чамайг булаад бицлаад ч хамаагүй. Заавал өөрийн болгох болно гэдэг. Энэ үеэр гүнжийг хүлэг баатрууд нь хамгаалахыг хэрэндээ л хичээсэн ч бүгдийг нь зүйл дуусгаж тэр хавийг цусанд буудсаар. Нөгөө эмээмэн харин гүнжийн үүшлэгч байсан юм штэ. Сэлэн гүнж Маржаас хамгийн сүүлийн гуйсан захиас бол бүх хүлэг баатруудынхаа сүнсийг аварч алс холын ирээдүрөө илгээх тэр үед бүгдийг нь хайж болоод маш сайн хамгаалах байж. Ингээд гүнж өөрийгөө золиослон эцсийн мөчөд хээрэд зүрх сэтгэлээ нээж дараа насандаа уулзхан амлаад бүх хүлэгт баатруудынхаа сүнсийг алс холын ирээдүрөө илгээсэн байна. Харин даалдан одоо үед ирсэн гүнжийн бөөгийн болон баруугийн хүч чадлыг авах гээд байгааг бүгд мэдэж авдаг. Нөгөө хээрэгийн уншаад байсан ном нь үнэн эрэхтэй энэ эдийн талаар юм байна лээ штэ. Даалдан суухагийн хүч чадлыг авах нь дээ. За ингээд хар сар цус тахилын ширээ нэмээгийн 7-8 дугаар анги дуслаа. Одоо 9 10 11 12 гэд 2 удаа яриад энэхүү аниме маань дуусгана шүү. Зүрх.